За маар өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өмнө өдрийн маань семинар бол маш том амжилттай болсон гэж бодож байна. За заалаар 4 хүмүүс байлээ сая тий. Тэнгүүт өнөөдрийн семинарын талаар XMT-ийн хамт ингээд семинар хийхэд ямар сэтгэл төрөв тэрийг хуваалцаач. За миний бодлоор яг ингэж олон хүний өмнө гарч ингээд семинар хийсэн бол анхны тохиолдол гэж бодож байна. Дотор бол маш амар сандарлаа. Нөгөө нэг хөл бол зүгээр инглиш тий. Тэр гадар мэдгэтгэнд бол ингэж алхаж болох. Тэгээд семинарын хувьд бол маш гоё болж байна. Гоё болд юм байна. Тэгээд маш олон залуучууд ингэж ярьж байгаа талаар сурах сонирхолтой тий. Миний өөрийн туршлагаа сурах сонирхолтой байлаа. Тэгээд XM-ийн багийн зүгээс ч гэсэн үнийг маш гоё дэмжиж гоё ажлуудыг хийж явт юм байна. Үнэхээр таалагдлаа. Сэтгэл хангалуун байна. За Маро мань болохоор эх орондоо 3 жилийн дараа ирж байгаа тийм ээ. Тийм. За тэгэнгүүт өөрөө чинь харж байгаа өнцгөөс манай Монголын одоо арилжаа сонирхож байгаа залуучуудын мэдлэг боловсрол хэрхэн дэвшилсэн байна. Тэр тал дээр юу гэж бодож байна? Яг арилжааны туршлага бол биш мэдлэг боловсрол бол ерөөхдөө бол тийм амар бол тийшлэг өгж бол харж байна. Тийм. Ер нь бол одоо сая ингээл асуултан дээр бол тэмдэглэл хөтэлдөх юм байна уу гэхэд л бас тийм 200% бол харавч өрөхгүй хүмүүс тэмдэглэл хөтэлдэг гэж байна. Тэгэхээр иймэрхүү зүйлийг бид нар ингээд эхлээд арилжаан дээр арилжааны зах зээлд орж иж байгаа хүмүүс л ерөөсөө ингээд сураа тийм. Эсвэл арилжаа хий чи чаднаа ингээс илүү яаж арилжаа хийх юм, хэрхэн арилжаа хийх юм. Тэр арга барил эсвэл тэр мэдлэгийг түгэх нь яг тэр арилжааны боловсролт анхаарах нь одоо маш одоо зөв юм болов уу гэж бодож байна. Яг үнийг ч гэсэн XM-ийн баг бол маш сайн хийж байгаа. Тийм. За Марогийн саяны хийснээр болохоор хүмүүсийн бас мэдлэг өсөх орондоо зөндөө байна гэж харж байна тийм. Тэгэхээр XM-тэйгээ хамтраад цаашдаа бусдад мэддэг олох зүгнээс ер нь төлөвлөсөн ямар ажлууд байна? Бодсон зүйл байгаа юу? Байгаа. За одоо шилбэл дан ганц ингээ Монголдо биш одоо Солонгост байгаа Монголд гадаад оронд байгаа монголчууд маш их бас арилжааг сонирх хүсэлтэй байдаг байхгүй. Арилжаа хийх сонирхолтой тий. Хүсэлтэй байдаг учраас тэр хүмүүс зориулсан зүйлийг хий гэж бодож байгаа. За тэгээд дараагийн ер нь одоо тантай өөртөө ч юм бас ярьж байгаа арилжааны одоо сургалт тий семинарыг бол ихэд Солонгос улсад хийцгээе тий Солонгост байгаа монголчуудад зориулсан зүйлийг хий гэж ярьсан байгаа. За тухайн хүмүүс ч гэсэн бас арилжааны талаар хэрхэн хийх ч юм уу бас алдаад байгаа тохиолдлууд байгаад байгаа учраас тэр одоо боловсрал дээр анхаарах хэрэгтэй. Зөв. Тэгэхээр Маро одоо бол Солонгост байрлаж байгаа. Тийм. За өмнө нь бол Австралид байсан. Тэгэхээр сая бол Солонгосыг дурдлаа. Цаашдаа бол XMT-г хамтраад Австрал руу бас юм хийх бодол байгаа юу? Үнэхээр Австралид байгаа монголчууд маань үнэхээр сурах сонирхолтой байл. Би хаач үз юм хийх боломжтой. Одоо гэдэг Малайзд байгаа монголчууд байвалсан Малайзд ч юм хийж болно. Америкт байгаа монголчууд үнэхээр би ярьж байгаа тийм өөрийн семинарыг сонсъё, өөрийн ярилцъя. Тэгээ арилжаалаар ярьцгийг бол очиж хийх үнэхээр сонирхолтой байна. Зөв. Тэгэхээр тухайн гадаад орнд байгаа монголчуудаас нь чамд бас хүсэлтийн хэлэх юм шүү дээ. За хүрээд ирээрээ гэдэг байдлаа. Тэгвэл Марогийн зүгээс бол XM зүгээс бол ямар ч одоо хаалт хөөр очих боломжтой болж байгаа шүү дээ, тийм ээ? Тийм. За тэгээд сүүлийн асуулт руу хоёлоо оръё. За XM-ийн одоо бүтээгдэхүүн дундаас Марод хувийн талд нь хамгийн их таалагддаг нь юу байдаг вэ? За мэдээж би голд дээр ярьждаг. Тэгээ арилжааны хувьд тэгж голд байл. За тэгээд яг XM-ийн хийж байгаа зүйл надад хамгийн их таалагдж байгаа зүйл юу гэдэг. XM-ийн багаас зориулж хүмүүст маш их арилжааны боловсролыг олгодог. Тэгээ мөн дэмод дансны тэмцээн би бол анх удаа сонслоо $25,000 шагналын дэмодос бэт юм байна. Тэгээд энэ бүр 7 хоног болгоо ингээд тэгэхээр бас нэлээд том. Тиймэрхүү бүтээгдэхүүнүүд л өөрсдөө ингээд яг арилжааг сонирхож байгаа хүмүүстд маш том боломжийг өгч юм гэж бодож байна. Тэр бол үнэхээр таалагдсан. За тэгээд бидний урилгыг хүлээн аван ирж олон түмэнд ингээд өөрийн мэдлэг өнгөө түгээсэнд бас баярлалаа. За дараагийн үйл ажиллагаагаар би бол дахин уулзна гэдэгт бүр итгэлтэй байна. За тэгээд ирсэн баярлалаа. Орж орцсон баярлалаа. За.